ярьдаг шүү дээ. Гоо зүйн хүмүүжил гэдэг. Ер нь яг гоо зүйн хүмүүжил гэхлээрээ юу байгаа юм бэ? Эсвэл театрт очиж юм үзхийг хэлээд байна уу? Зүгээр ном уншаад сонгодгуудыг уншаад ах юм уу? Ер нь гоо зүйн мэдлэг гэдэг чинь ер нь хэр зэрэг өргөн хүрээтэй чухам яг юу вэ? Мэдлэг юм уу? Зүгээр гоо сайхан гэдэг тэр ойлголт бол их алдартай. Одоо олон бараг 200 жил болчихж байгаа шүү дээ, нэг үг байдаг шүү дээ. Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг. 200 жил чухал болж байгаа үг. Зүгээр би бол тэр гоо зүй бол өөрөө шинжлэх ухааны нэг судлагдах юм. Гоо зүй, сэтгэл зүй гэдэг ингээд судлагдах юм. Гоо сайхан нь бол өөрөө тэр судлагдахууны одоо объект нь байх л да. Хэрвээ тэр объектын талаас нь ярих юм бол тэр гоо сайхан гэдэг юм бол ер нь хүний мөнхийн тэмүүлэлтэй л холбоотой зүйл. Мөнхийн тэмүүлэл тэр гоо сайхны тухай ойлголтыг бий болгож байгаа. Би бол тэгж л харж байна. Тийм учраас тэр мөнхийн тэмүүлэлд хүн суралцах гэхээс илүүтэй эзэмших гэдэг ойлголт нь өөртөө бий болгож эзэмших гэдэг ойлголтоор л олгох гэдэг, гоо зүйн хүмүүжил олгох гэдэг. Тэгэхээр гоо сайхан бол өөрөө яг хүмүүжлийн нэг хэсэг нь гэж харахад бас гэж. Хүмүүжлээс өргөн хүрээтэй асуудал хаа. Гоо зүй юу юм бэ? Гэт ингээд олон тодорхойлолтууд байдаг л да. За тухайлбал эрэгтэй эмэгтэй хүний хоорондын харилцаанд бол тийм ээ эсвэл нэг хүн нөгөө хүнийгээ гоёор сайхнаар харахыг бол ерөөсөөлбөл миний дүүдээр хараасаа гэдэг нэг үг байдаг шүү дээ тийм ээ. Их актер субъектив ойлголт бас байдаг байх шиг байгаа юм. Хүн хоорондын харилцаанд бол англиар тэрнийг бол beauty is in the eyes of the beholder л гэж хэлдэг. Хүний нүд яаж харж байна тэр гоё л харагдана гэж. Тэр объектив талаас нь аваад үзэх юм бол дээд зэргийн зохицол байх шиг байгаа юм. Тийм ээ? Симметр гэж бид ярьдаг шүү дээ. Ерөөсөө байгаль бол симметр дээр холбоотой. Нэг хэсэг нь нөгөө хэсэгтэйгээ бол яг ингээд ижил байдаг. Тэгээд Audrey Hepburn гэж нэг мундаг жүжигчин байдаг шүү дээ, тийм ээ. Тэрнийг яагаад ерөөсөө бүх цагийн бүх үндэстний хамгийн гоё хүүхэн бэ гэд шинжлэх ухаанаас нь аваад үзсэн шиг тэр бол ерөөсөө 100% симметр нүртэй. Тэгэхээр бол симметр гэдэг ухагтгууныг аваад үзэх юм бол ерөөсөө альва юм одоо тэр нь ширээч байна уу, хүнч байна уу, хот байна уу, байгаль байна уу тэр нэг дээд зэргийн сайхан зохицлын тухай ойлголт байгаа даа шиг байна. Дээд зэргийн сайхан зохицолтой юмыг бид харахаараа бол хар бор амьдралынхаа зовлонгоос холдоод бидний сэтгэхүй өөр дээд түвшинд гарч ирдэг байх шиг байгаа юм тийм ээ. Дээд түвшинд гарч ирэхээр бид бол ертөнцөө аврах чадaltaй болдог. Тэгээд гоо зөвл гоо зөкслөн гоо сайхан бол ертөнцийг аварна гэдэг тэр. Тий, энэ талд энэ хиний сүхчралмагийн хэлээд байгаа тэр симметри гэдэг ойлголт бол яг Монголын шинжлэх ухаанд бол тэгш хэм гэж орчуулсан байна. Тэгш хэм гэж орчуулсан байна. Энэ тэгш хэмийн ойлголтын дотор бол юу байдаг вэ гэхээр байгалыг бол тэгш хэмтэй юу гэж шүүмжлэх хэрэг байхгүй гэж. Байгаль бол ерөөсөн зөвхөн тэр тэгш хэмийн зарчмаар өрөө бүтээгддэг зүйлээ гэж. Хүний бүтээж байгаа зүйл бол ерөөсөн тэр байгалийн тэр төгс төгөлдөр тэгш хэмд бүтээж байгаа буюу хүн өөрөө одоо мөрөөдөж байгаа зүйл нь тэр тэгш хэм рүү тэмүүсэн тэмүүлэл байдаг л гэж. Тэгэхээр би хамгийн түрүүнд тэр тэмүүлэл гэж хэлсэн санаа бол тэр гоо сайхны санаа бол тэр тэмүүлэл байдаг гэж. Одоо манай урлаг ихэнхэнд бол жишээ нь ингэдэг л дээ. Төгс төгөлдөр гэдэг үг байдаг. Тэгдэг. Тэгэхээр төгс төгөлдөр гэдэг үг бол өөрөө тэр одоо дээд түвшний тэгш хэмийн тухай асуудал ярьж байгаа. Дээд түвшний тэгш хэмийн тухай асуудал ярьж байгаа. Тэгээд урлагийнхан бол ингэж ярьж байгаа. Хүн бол тэр үнэхээр төгс төгөлдрийг бол бүтээгээгүй байгаа юм байна. Бүтээгээгүй байгаа юм байна. Хэрвээ бүтээсэн бол Моцарт хэрвээ үнэхээр төгс төгөлдрийг бүтээсэн бол бид хөгжим хичээд яах юм гэж.
яах юм гэж. Тэгэхээр ерөөсөн хүн төрлөختөн болвол тэр төгс төгөлдөр рүү тэмүүлж байгаа процесс явц гэж ухаарагдаж байгаа. Гэхдээ энэ төгс төгөлдөр болвол өөрөө мөнхийн төгс төгөлдөр байхын хажуугаар өөрөө нийгэм, ах уй, ёс суртахуун гэдэг нэг юм ярьдаг да. Ёс зүй. Үзэл санаа, үзэл суртал энэ төр гэдэг байх юм даа шүү нийгмийн. Энэ юмнуудын цохилтонд төгс төгөлдрийн төсөөлөл өөрчлөлт явдал бол байдаг гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл юу гэдэг юм? Социализмын үед энэ сайхан бол үзэл сурталтай болох нь шүү дээ. Энэ сайхан гэж үздэг бол эсвэл энийг сайхан гэж үзгэж захирддаг болвол нөгөө араа өөр тогтолцоонд бол энэ яг тэр сайхан биш болж байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас нийгмийн тийм асуудалтай холбоотой гэж би ойлгоод байна шүү. Гэхдээ бол эн чинь өөрөө нөгөө байгалийн зүйл шүү дээ тэр синетер гэдэг чинь тийм ээ. Тэгш хэм гэдэг чинь. Тэр суурьвал ямагт явж байдаг. Тухайлбал одоо эрэгтэй хүн эмэгтэй хүнийг сонгохдоо яаж сонгогддог юм бэ те? Тэр хүн чинь одоо ямар хүн эмэгтэй сайхан харагддаг юм бэ гэхээр нөгөө байгалийн бүр гэмт суусан юмнууд нь явдаг. Арай хөөрхөн, арай зөв биетэй тэрний талаар бол бас дараа нь ярьж болно л доо. Тэрнийг шууд сонгодог гэж байгаа юм. Тэрнийг яагаад тэрнийг сонгосон бэ гэж суурьгийн генд нь орсон информацийг аваад үзэхдээ бол нөхөн өрчгөөтэй холбоотой. Биологийн төрөл зүйлээ цаашаа авч явахтай холбоотой ийм ойлголтууд байгаа. Бид бол хэдийгээр одоо нөгөө оюунаас төрүүлсэн ойлголтуудаа цаг аясын одоо эрхээр цагийн эрхээр өөрчилдөгч гэсэн байгалийн амьтад болохоороо бол тэр хөхтөнгөр гэж хэлэх үү тийм ээ. Пантеист үзлэр чинь хөхтөнгөр өөрөө бурхан шүү дээ. Тэрнийг бол хүн өнөөдөр энэ жижиг ухаанаараа ерөөсөө ухаарж, ойлгож, өөрчил, шүүтгэж чадхаас биш цаашаа сайхан илүү гоё болгож бол ерөөсөө чадахгүй. Энэ талаасаа бол бүр Альберт Эйнштейн бол цэцгний дэлбэг бол өөрчлөх ямар ч тийм ямар ч удаа байхгүй тийм шаардлагач байхгүй тийм өөрөө төгс юм чинь. Төрөн та хэлсэн шүү дээ. Гендээ бүр юм чинь ерөөсөө байсан бэ. Би нэг дээр нэг телевизийн нэвтрүүлэг үзчихсэн маа. Тэр баримтат кино. Ер нь л бас гоо зүйн талаар. Яагаад ер нь ямар дүр төрхий гоё гэх вэ гэл ингээл яг ер нь тийм юмнууд явчихсан. Тэгсэн чинь дөнгөж мөлхдөг жоохон хүмүүсийн өмнө нэг сайхан дүлгөө хүн дүр төрхтэй нэг хүний зураг. Нөгөөт нь жоохон юм ууртай тийм тогшин дүр төрх ингээд зураг тавиад хүүхдүүдийг ингээ мөлхүүлж юм л та. Тэгсэн чинь тэр жоохон уучраач мэдхгүй ээж аваасаа ч баг өөр хүн баг мэдхгүй тэр нялх хамт чинь тэр сайхан дүр төрхтэй хүн л мөлхцгөөж байна. Тэгээ очиод ингээ илээ барьж үзээд тэгэхээр тэд нар чинь бүр сайхан гоё юмыг бүр тэр үедээ л таны яриад байгаа бол их сонин санаа л да. Хүн хэдий төгс төгөлдөр байдаг юм бэ гэхлээр нийгэм амьдралын энэ давлгаатай юм руу ороогүй яг таны тэр мөлхөж байгаа хүүхэд бол яг хүний хувьд бол төгс төгөлдөр үеийн тэр баг. Бүх юм нь өөрт нь заяагдчихсан, бүх юм нь байж байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл хэрвээ нийгмийн ямар нэгэн нөлөөнд орсон үзэл судлалын нөлөөнд орсон хүн бол сайхныг ялгахдаа тэр хүүхэд шиг яг сайхныг бол ялгах чадахгүй. Тийм учраас тэр бол үнэхээр төгс төгөлдөр үед явна. Тийм учраас тэр генетик холбоотой гэдэг нь бол Жаргалмаагийн ярьсан тэр нөхөн үржихүйтэй холбоотой нэг юм ярьсан шүү дээ. Энэ бол үнэхээр чухал асуудал байгаа юм да. Одоо бид нар энийг асуудал байх гэж би ойлгодог. Ер нь урлаг гэдэг бол энэ нөхөн үржихүйтэй шууд холбоотой зүйл. Түүнээс ерөөсөө үндсэндээ одоо үүсгэл нь бол тэнд их үүсгэл нь байна гэж ингэж үзэх тийм үзэл санаа бол байдаг. Нэг зүгээр жоохон тайлбарлая гэвэл жоохон их бүдүүлэг аргаар тайлбарлая л да. Боолын нэг ингээд аваад үзье. За та их сайхан эмэгтэй, бит хоёр ихтэй. Хэн хүчтэй л таныг аавна. Ямар ч арга байхгүй. Хэн хүчтэй л аавна гэж бодъё. Тэгэхээр
хүчнээс өөр юм байна. Бас хүнийг татах өөр юм байна. Тэр нь яг хөөхтэй зэрэг харагдах хэрэгтэй. Тийм учраас танд харагдахын тулд би хөдөлгөөн хийж бүжгийн их өсвөр. Танд харагдахын тулд одоо бодогдохын тулд сайхан хоёр үг холбох яруу найрагч гэдэг юм. Эсвэл танд аятайхан гоё одоо дуугаар ярьж хөгжмийн их үүсэж байдаг. Эсвэл дуу уусаагүй байсан гэж бодъё л да. Яг урлаг болохын хувьд. Тэгэхдээ нэг ямар гоё аятай аялахтай юм бэ гэдээ ингээд мэдрэгдэж танд таалагдах ёстой. Тэгээ Геглийн үг байж та одоо хүн бол ер нь насан туршдаа өөрийг хүлээн зөвшөөрөхийн төлөө л одоо тэмцдэг амтан гэж. Тэгээ хүлээн зөвшөөрөхийн тулд чинь зөвхөн хүчтэй байхаас гадна сайхан байх. Сайхныг эзэмших, сайхныг өөртөө шингэх гэсэн. Тэгэл тэр төгс төгөлдрөлөө тэмүүлдэг гэж бодож байна. Өөр нэг санаа бас хэлсэн. Эмэгтэйчүүдийг дандаа зурдаг байсан гэсэн. Хөгжмийн зохиолч ч гэсэн эмэгтэйчүүд шүү дээ. Ерөөс. Эмэгтэй хөгжмийн зохиолч, эмэгтэй зураач ч гэсэн ирчүүдийг зураад байдаг шүү дээ. Эмэгтэйгэл. Хад эмэгтэйгэл зурдаг. Тийм ээ тий. Асуудал энэ шүү. Тэгэхээр та бит хоёр бахарх хийж байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ бол өөрөө оюун санааны тэжээгдэх чанар нь энэ талдаа байгаа учраас түүнийг өргөж байх, түүнийг сайхан байлгах, түүгээр бахархах, түүгээр одоо ухаандаа энэ ертөнцийг зөв төсөөлөх асуудал бол эмэгтэйчүүдийн талд нь хүч байгаа учраас тэгж гарч ирээд байна гэж би ингэж хараад байдаг шүү дээ. Тэгэхээр үл ингээд эрэгтэй хүн эмэгтэй хүнийг яаж сонгодог вэ? Тийм ээ гэхээр үл ерөнхийдөө бол тэр нөхөн өрчхөө гендлэн суулгасан юм яваад өгдөг юм байна, тийм ээ. За нэгд нь бол тэр нэг сайхан харагдах, те дулаахан харагдах. Тэр хүүхэд ч тэрнийг мэдэрч штэ. Сайхан дулаахан эвтэйхэн харагдана гэдэг чинь эн чинь бол аюулгүй байдлын ойлголт байхгүй юу? Тэ тогтвортой аюулгүй байдлын дараа нь бол хоёр дахь зүйл бол их олон судалгаа явуулсан байна. Кембриж их сургууль, Амстердам их сургууль, Гент их сургууль энэ их сонин асуудал болохоор энэ хүний нөгөө мөн чанарыг гаргадаг. Тэгээ хүн хоорондоо харилцаа гаргадаг болохоор. Тэгээ тэнд бол ерөнхийдөө бол өнөөдөр яг модонд байгаа эмэгтэй хүнийг сонгож ийн үгүй бол үгүй байдаг юм байна. Эрэгтэй хүн нь нөгөө л нарийнхан бүсэлхүүтэй өргөн таацтай эмэгтэй хүний гол төлөв авдаг байна. Яагаад гэвэл сонгож авдаг байна их нэрээрээ тийм ээ. Яагаад гэвэл цаашаа нөгөөх нь нөгөө гэр бүлтэй болох, хүүхэдтэй болох энэ нь бол ерөөсөө тэр үйлдлийн систем гэж ярьдаг шүү дээ компьютер. Тэрэнд нь хийчихсэн байдаг байна. Дээрээс нь бол ухаалгыг авдаг байна. Ухаалаг эмэгтэйг авдаг юм байна. Яагаад гэвэл ухаалаг эмэгтэй гэхээр бол бас аюулгүй баталгаатай байдлын ойлголт гарч ирдэг юм байна. За энэ бол тэгвэл ээж аав нь бас ухаалаг сайхан хүмүүс байна. Энэ хүн бол зөв хүмүүжлтэй сайхан орчинд өссөн. Тиймээс бол энэ эрүүл тэгээд хүүхдүүдээ бас сайн авч явна гэсэн ийм тийм ээ. Тэгэхээр бол зүгээр өнөөдрийн одоо юу гэх юм бэ нөгөө секс символ гоё гэдэг ингээд нөгөөд юу ханан дээр хаддаг зурган дээр наацсан тэр эмэгтэй яг эрэгтэйчүүдийн мөрөөдөл мөн үү гэхээр бодит амьдрал дээр бол биш байдгийм байна ерөөс. Тэгэхээр одоо тэр нөгөө өөрийн чинь эхлээд байсан нөгөө гоо зүй гоо сайхан руугаа дахид нэг эргэж харах уу. Ерөөсөө энэ сайхны тухай ойлголтыг, гоо сайхны тухай ойлголтыг хүчнээс салгаж ойлгоход бас их зовлонтой гэж би боддог. Жишээлбэл зүгээр бас их бүдүүлэг жишээ хэлэх нэ. Өнөөдөр яг 21-р зуунд бол жишээ нь сайхан хаан байна гэд ингээд асуух юм уу? Ингээд яахтай зэрэг сайхан хүчтэй газар байгаа тоххой. Сайхны тухай ойлголт, төсөөлөл, мөрөөдөл нь хүч рүүгээ явж байна. Жишээ нь юу гэдэг юм? Монголчууд одоо сайхан байхын тулд одоо хамар мамтай мис сасал хийлгэж байна уу? Хэрвээ зүгээр яг сайхны тухай ойлголт тэгж байгаа тийм ээ. Нүдэндээ одоо юу хийлгэж байна уу? Давхраа хийлгэж байна уу? Тийм ээ. Хөх мөхөөж одоо том байлах ингэж хийлгэж байгаа тийм ээ. Энэ бол одоогийн хүчтэй талын сайхан. Өөрөөр хэлбэл Европ эмэгтэй хүн хүчтэй талыг Америк эмэгтэй хүн тийм сайхан байгаа сайхан. Одоо манай залуучууд өнөөдөр солонгос эмэгтэй хүн байдаг юм. Үсээч тэгж бодмаар
тэгж хувцлаа. Хүчний асуудал. Тэгэхээр сайхны ойлголт өөрөө тэр хүчтэй холбоотой гэж ойлгоод байхгүй юу? Хэрвээ өнөөдрийг 13 дугаар зууны одоо дунд үе гэдэг ингээд аваад үзэх юм бол Европ магадгүй хамраа намхан болгох одоо хэрвээ технологийн голлолтод тэнд байсан бол хавраа намхан болгох одоо пресс хийлгэнэ. Нүдэн онгор болгох юм. Яагаад гэвэл тэр хүчтэй байсан. Монгол хүчтэй. Монгол асар том хүчтэй учраас бас оюуны том хүчтэй, чадамжтай. Тэднэр сайхан. Тийм учраас Монгол хүүхэн сайхан харагдана. Тэгээд та сая ярьлаа. Нэр бодоод байхнаа за ертөнц нийгэм дэлхийд даяараа одоо хүлээн зөвшөөрж байгаа, сонирхож байгаа хамгийн гоё идеал гэж байгаа. За тэр гоо сайхан нэг өөр. Тэгэхэд нийгэм одоо нэг юм үндэстний одоо жишээлбэл манай Монголын бидний гоё сайхны хэмжүүр нь одоо юу вэ? Одоо юу хий тийм энэ талаар ус өгч байгаа нь яг хариулна. Харж байгаарай. Тэгэхээр би өөрөөс ч нэг юм асуумаар байна. Ер нь одоо таны үеийн одоо ийм эмэгтэйчүүд Улаанбаатарт ер нь үсээ их урд дургуулад одоо 2 салаа ингэж сүлжээд ингээд туналзуулаад явж байгаа одоо таны үеийн эмэгтэйчүүд хэр зэрэг олон байна. Одоо 19-р зууны төгсгөл бол одоо манай эмэгтэйчүүдийн үс засалтын гоо сайхны одоо тааз шүү дээ. Одоо ховор байна. Яг ховор. Гэтэ мэдээж яг төвхтэй байдаг бол энэ урт ус мэссэн гэж санаж байна. Үгүй л ах л да. Цаг үеэ дагсан бас загварын чиг хандлага гэж бас нэг юм байна. Та түрүүлсэн шүү дээ 12 дугаар зууны үед тэр үед чинь дугуй, мүлгөр, том тааз, эмхтээлэг дүр төрх их гоё байсан бол одоо загварын ертөнц тэр тусмаа сүүлийн үед анзаарч хахад ер нь эрхтээлэг. Гэтэ энэ их харамсмаар л байдаг л да. Би их гоё эмхтэй, гоё ганган байхыг хүсдэг боловч яг загварын чиг хандлагыг харахад эрх охтууд бүгд үсээ жижигхэн болгож байна. Яг л эрхтээр дүр төрх болж байна. Харин эрхтэйчүүд нь харин эргээгээд эмхтэй ч юм шиг харагдаж байна. Тэгэхээр магадгүй энэ яг тухайн цаг үеэ дагсан л тийм загварын чиг хандлагад байгаад л ингэж байд юм бол. Гоо тийм ээ, гоо сайхны бэлэгдэл тийм ээ, хэм хэмжээ гэж ярих юм бол төөрөгдөл, том төөрөгдөл. Энэ бол цэвэр маркетингийн үзэгдэл байхгүй юу? Эднэр энэ хувц үйлдвэрлэгч байгаагүй бол тэр хувц үйлдвэрлэгч тэр хувцаа зарах шаардлага байгаагүй бол загвар өмсгч байхгүй л байхгүй юу? Одоо гэрэл минь уучлаа байцаа. Тий. Тэгээд нөгөө PR байна шүү дээ, тийм ээ. Тэгээд бол яагаад эднэрийн чинь бол өндөр нарийнхан, тийм ээ, өргөн мөртэй, нарийнхан таацтай хавтгаад хүмүүсийг авдаг вэ гэвэл үлгүүр дээр байгаа хувцс бол над дээр байгаа хувцснаас хавьгүй илүү л харагддаг байхгүй юу? Уучлаарай. За би айгүй ширүү ярьчих чинь. Өнөөдөр ч гэсэн нөгөөдөл өргөн таацтай энд хаваараа нилээд өөхтэй ийм эмэгтэйг л эрэгтэйчүүд бол сонгож байгаа. Энд чинь 15 онд л сая бол би уншихад бол тэр судалгааны дүн нь бол нийтлэгдэж тэрнийг мэдээлсэн байгаа байхгүй юу. Яагаад гэвэл эмэгтэй хүний гэдэс гуй хаваар байдаг энэ өөх нь бол энэ өөхөр хүүхдийн хөвлөд нь байгаа дараа нь нөгөөд хөхөл хөөхтийнх нь тархин хөгждөг юм байна. Энэ бол ерөөсөө хүн төрлөختний биологийн төрөл зүйлийн оршин тогтнолын юу. Энэ бол хязгаарлаж арилахгүй. Загвар өмсөгчд бол 175-аас эхлээл дараа нь мэдхгүй бүр жижигэн ч болох ч юм уу бид мэдэхгүй байгаа шүү дээ, тэ. Энэ бол ерөөсөө үетэйгээ бол өөрчлөгддөг юу. Тэгээ сая би та нэг сони юм санаа гаргаж ирлээ. Тэр нөгөөд нэг хүчтэй холбож гаргаж ирлээ шүү дээ, тэ. За Монгол эмэгтэйгийн хувьд бол миний л мэдж байгаагаар гадны бүх эрэгтэй эмэгтэйчүүд бол Монгол эмэгтэйг бол биширдэг. Бишрэхтэй бол сайхан үстэйч гэдэг юм уу юутай хөөрхнээ ярьдаггүй юм. Өөртөө итгэлтэй бүтэн хүндэн бүр биширдэг.
Тэр чинь нөгөө хүчийн шин юу орж ирж штэ. Тэгэхээр тэр бол сайхан харагдаж эхэлж байна да тийм ээ. Тэр чинь гоо сайхан гоо зүүн юу чинь тэр нөгөө тогтвортой өөртөө итгэлтэй толгоогоо өндөр юу яасан хаялж явсан тийм ээ. Эний ч өмнө юу яадаггүй. Энэ дүрх төрх нь бол айл дундад 100-ны үеэс Монгол ирсэн зочингийн чинь одоо хэн байдгийг тэдний номонд бол бүр нэгэн дуугаар нэг санааг бол цөмөөрө битсэн байдаг бол Монгол эмэгтэй битсэн байдаг. Өөртөө итгэлтэй, хүчтэй эмэгтэй гэж тийм ээ. Ирчүүдийн янзуураар бичиж байгаа юм. За юу. За тэр бол өөр сэдв тийм ээ. Эмэгтэйг бол тэгж битсэн байдیں۔ Тэгэхээр бол тэр нөгөө ухаалаг эмэгтэйг авдаг гэж хэлсэн шүү дээ тийм. Ингээд сонгож авдаг тийм ээ. Тэр чинь их олон юмны үзүүлэлт байдаг байх шиг байгаа юм. Тэгэхээр бол тэр ухаалаг гэдэг чинь өөрөө тэр хүчий илэрхийлэл байхгүй юу тийм ээ. Тэгэхээр та бид гурвын одоо яриа бол хоёр асуудлыг үзэгчдэд бас санаа хэлчихэж магадгүй юм шиг гэж ойлгодод явчлаа л да. Тэгэхээр гоо сайхан гэдэг юм. Гоо зүй гэдэг тэр категорийн төвшөнд авч үзэхдээ бид эхний хэсэгтээ бол нэлээд тийм хэлбэр талын гадна талын тим талаас нь бол нэлээ ярьчлаа шүү дээ. Одоо таас маань одоо тэгэл хамар гэдэг ингээд ярьчлаа. Тэгэхээр сүх жаргалмаа сайн нэг юм санаа хэллээ шүү дээ. Ухаалаг эмэгтэйг сонгодог ч гэдэг юм. Тэгэхээр гоо сайхны асуудал бол хэлбэр талын болоод агуулга талын хоёр том тал байна гэж ингэж ойлгож байна. Тийм учраас сайхан харагдаж байгаа болгон сайхан байх биш. Ерөөсөө сайхан харагдаж байгаа болгон төгс сайхны тухай асуудал биш. Сайхан нөөрөн хүний тэр оюун санааны тэр ёс зүйн тэр хим хэмжээс тэгээд сэтгэл санааны тийм хим хэмжээстэй өөрөн гоо сайхан бас холбоотой бөгөөд гоо сайхан бол ийм хоёр талын иж бүрдлэр цогцолох юм байна. Тэгш юм рүү тэгж дөхөх юм байна гэж ойлгож байна. Ингээ өөрөө ингээд харахад бол чигтэйхэн гоё самтал гэж байгаа юм. Тэгээд та тэрэн дээр очиж суугаад үз. За суухтал эвтэйхэн биш бол наадах чинь гоё биш шүү. Гоё биш гэд ингээд их хүчтэй тэр мессеж өгж байгаа юм. Тэгэхээр бол тэр гоо сайхан гоо зүй гоо үзэсгэлэн гэдэг юм чинь функционал талтайгаа актер холбогдоод ирж байгаа юм. Тэ. Өөрөөр хэлбэл сайхан эмэгтэй ямар вэ гэвэл байгалаас биологийн төрөл зүйлээ авч явах функц хамгийн сайн биелүүлэх. Урт хөл илүү хурдангүйдэг. Хурдангүйхээр араатнаас өөрийгөө зогтож чаддаг байсан тийм ээ. Том арай том дуу нүдэд нь бол хол харах энтерд бол бас сайн байд юм байна. Функционал талд бол олон юунууд бий. Сандал эвтэйхэн байх. Тий. Сайг нөгөө сандал эвтэйхэн байдаг. Тэгэхээр одоо ийм асуудал юм бас. Ерөнхийдөө ингээд одоо глобалчил гинүү, аяашил гинүү, дэлхийчил гинүү. Өөрөөр хэлбэл сайхан муухай, сайн муугийн талаарх бүх үндэстнүүдийн ойлголт, төсөөлөл ойртож байна. Тэр бол их сайхан үзэгдэл. Энэ бол их сайн. Тэгэхээр сайхан гэдэг ойлголт бол хятад хүндэж, Бразил хүндэж, Монгол хүндэж ерөнхийдөө нэг юм төвшин дээр гарч ирэх гээд байна л да. Нэг төвшин дээр гарч ирсэн нөхцөл за яг та бүхэн эмэгтэй хүн байна. Дэлхий дээр ерөөсөө энэ яасан сайхан хүүхэн бэ гэж харагдах нь чухал байна уу? Энэ яасан сайхан Монгол хүүхэн бэ гэж харагдах нь чухал байна. Гэдэг асуудал байна. Тийш үү, тий. Гэдэг асуудал байна. Бас өөрийн Тэгэхээр энэ сайхны тухай ойлголт ойртох тусам үндэсний сайхны тухай ойлголт буюу сайхан генетик чанар, сайхан биологи чанараа уусгахгүй авч үлдэж тэднэртэй шингээх үү гэдэг асуудал байгаа юм шүү. Ер нь өөрийн гэсэн тэр зан чанараа авч үлдэх нь илүү их зүгээр гэж боддог шүү дээ. Тэгэхгүй бүх юм нийтийн болчоор чинь дэлхийд даяараа нэг сайхан ингээл нэг төвшөнд эмхтэй хүний үнэлэм чинь нэг төвшөнд байлаа гэхэд бид өөрийн гэсэн ялгагдах үнэхээр сайхан чанарууд байдаг. Би бол жишээ нь Монгол эмэгтэй хүнийг одоо Америкт ч юм уу Англид ч юм уу очиод байхад гайхамшигтай англиар яриасан. Тэгтээ
яг Монгол эмэгтэй хүн байгаас. А Монгол эмэгтэй хүн байна гэд Монгол гутлаа өмсчөөд уран дотор дээл 30 градусын халуунд өмсчөөд явах гэсэн үг шүү. А тэр яг тэр харилт Монгол хүн сайн байна уу гэхтээ ч Япон хүн чинь сайн байна уу гэхтээ тонгоо нь үз. Тонгоо шүү. Монгол хүн заавал тонгоох уу? Үгүй юу. Тэгэхээр энэ бүх юмуд чинь өөрөө энэ сайхантай сүлэлдэг үндэсний авч явах шинжилүүд юм биш үү гэж ингэж бодоод байна л да би.